Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөрсөг амтны тайртай монголчуудынхаа амрыг ирэн мэдчилж байна. Амтны ертөнц нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөрсөг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 170 гэсэн хос төлгөөнөөр хүлээ авч үзэж сонсож байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амтандаа хамгийн амттайг нь хамгийн чанартайг нь өрөөтэй 1000 найз амтны дэлгүүр, за мөн цахим ирээдүйд хамттай өрөөтэй G-Mobile компани дэмжиж ажиллаж байна. За студид орон чимэг Цэнгэл баяр нар бэлэн боллоо. Өдрийн мэнд төргий. За өнөөдөр урнайт хоёр нь энэ дугаартаа эрт цагт сүрлэг биеэрээ газарт нүрэглээд за тэнгэр бүр харанхуйлтал нисэж усанд сүр бараатаа сэлж байсан эртний авраг амттын тухай хамтдаа өгүүлнэ. За тэгэхээр сая жилийн өмнөх дэлхий өнөөдрийнхөөс огт өөрөөж мэдээж нөө агаар хүчил төрөгчөөр илүү баялаг байсан. За тэгээ уур амьсгал дулаан чиглэг байсан нь амьтад өсөж томрох боломжийг хязгаарг болгожээ. За энэ бол аврагуудын үе юм. За газарт маш том авраг могоо мөлхөж тэнгэрт далавчин гихтэл бүр машин шиг том амьтад нисж байсан. Тэгээд далайд автобуснаас ч том хэмжээтэй махчин загас сэлж байсан гэд төсөөлөд үзээрэй. За яагаад ийм том болсон юм болоо гэхээр хамгийн энгийн том шалтгаан нь бол тэр үеийн агаарт хүчил төрөгчийн эзлэх хэмжээ 35%. Тэгэхээр одоо нэг 21% байна те. Тэгэхээр хавьгүй их байсан. Тэгээд амьтад илүү их энерги авч илүү том биетэй болж чадсан юм байна энэ үедээ. За өнөөгийн амтад тэдний хажууд бүр маш жижигхэн бидний мэдих авраг амтан болох 230 кг хүрэх үз ногоон анаконда могоо гэхэд ерөөсөө энэ амттын зүгээр сүүдэрт нь жижигхэн харагдахаар тийм байсан байна. За одоогийн хамгийн том цагаан акул буюу удахгүй урнаман дурдах мегалодон хажууд нь зүгээр нэг тийм аквариумын загас шиг харагдах байсан гэж төсөөлөд үзээрэй. За тэгэхээр энэ дугаараар орно хоёр зөвхөн энэ амьтдыг том байсан тухайд нь биш. Яагаад том болсон юм? За тэгээд том байхын давуу тал нь юу байсан? Одоо ямар давуу талтай сул талтай байсан бэ гэдгийг аль болох шинжлэх ухаанчаар тайлбарлах юм аа. За энэ цаг үед бас хүмүүс амьдарч байсан бол те нэг аватар кино шиг киноны дөрөвчиг одоо том одоо хүмүүс бас байх байсан баха гэж төсөөлөгдөж байна. За тэгэхээр мегалодон гэж байгаа. Дэлхийн түүхэнд хамгийн том акул гэж байгаа юм л та. Тэгээ сая жилийн өмнөх далайн харах үгнээс асар том сүүдэр ингээд айжуухан хөвөн гарч ирдэг байлаа. Түүний долгион нь баг мэддэхгүй, дуу чимээч гарахгүй. Гэвч одоо нэгэн тойрдох үед бол ус хүртэл айгаад ухарч байгаа мэт байх байсан гэн. За энэ бол мегалодон одоо хүн төрөлхтний илрүүлээд байгаа хамгийн том махчин загас юм байна. За өнөөдрийн хамгийн том загас за цагаан акулыг бид далайн аимшигын одоо оргил гэж боддог. За гэтэл мегалодон бол түүнээс 3 дахин урт 10 дахин хүчтэй ийм том загас байсан байна. За уртаараа бол 18 м гэж байгаа. За нэг 2 автобус зэрэгцээд зогсох жишээний те одоо нэг далайд орохт энэ заагч гэмээр юм уу. За энэ нь 3 давхар барилгатай тэнцэх хэмжээний за жин нь 50 тонн давсан. Энэ авраг биетний ам нь гэхэд л ерөөсөө 3 м хүртэл одоо том ангайдаг. Жирийн нэг халмиг бол бүхлээр нь шууд одоо идчих хазах юм чадвартай. За хазалтын даралт нь өнөөгийн цагаан акулынхаас 5 дахин өндөр. За яс нурууг нь тоглоом мэт нуглаад зүгээр л нэг амттын идж байгаа юм шиг идчин те. За нэг шүдэн ихэд ингээд хүн гараа тавихад нэг хүний гарын дайтай. Одоо миний шүд чи энэ байлаа гэхэд те ийм асар том шүдтэй одоо бэби байлаа гэж бодоход те нэг Брюс 41 шиг хүнийг бол ерөөсөө шууд залгина гэж байгаа. За мегалодон ийм том байсан нь одоо Аз тохиосон хувьсэл биш. За тэр үеийн далай маш дулаахан, энерги ихтэй, за хоолны сүлжээ их баялаг байсан. За өнөөгийн халимны өвөг олноор үржиж тэднийг идэх махчин амьтад бодит боломжийг бий болгосон. За тэгээ өвчл төрөгчийн төвшин өнөөдрийнхөөс өндөр байсан болохоор биеийн хэмжээ хязгаарлагдахгүй том байсан тухайд урьдсан. Тэгээ том биетэй байх нь мегалодонд даан хийхэд төгс давуу тал өгч өрсөлдөгч баг ер нь байгаагүй. За тэр далайн ноёрхогч одоо оргил махчин байсан. Айх зүйл түнд бол ер нь байгаагүй гэж хэлж болно. За манайхан бол нөгөө оркаг мэдэн штэ тий. За орка бол ямар махчин тий одоо ямар ийм одоо сүрлэг амтан билээ. За гэтэл оркогоос бол 10-аас 12 дахин хүнд жинтэй. За орко 19,000 одоо ньютоны хүчээр хаздаг бол мегалодоныг харьцуулахад 180,000 одоо ньютон хүчээр одоо хазах ийм одоо хамаагүй тий харьцуулшгүй гэх юм уу ийм хүчтэй амтан
одоо бас амьдарч байжээ. За хэрвээ мегалодон өнөөдөр амьдарч байсан бол одоо усан онгоц, шумбалт гэдэг юм уу одоо бидний энэ далайн аялал бүгд одоо эрсдэлтэй биш бүр байж болохгүй тий байж боломгүй тэгээ ийм зүйл байх байсан юм байна. Тэгээ цагаан акул бол далайн араатан биш жирийн нэг одоо амттан мэт харагдах байсан. За далайд хүн явах зориг бол байхгүй тий боломжгүй. Тий боломжгүй. За амтан экосистемийг одоо бүх бүтэц ингэж юу н өөрчлөгдөх байжээ. За гэвч мегалодоныг одоо бол хинч алж устгаагүй түүнийг ямар нэг амьтан хүн бол устгаагүй гэсэн үг. За дэлхийн өөрчлөлт түүнийг одоо дарж авсан. Тэгээд далай хүүтэрч хоол багасж орчин өөрчлөгдөх үед аврах биет амьд үлдэх боломжгүй болсон. За гэхдээ одоо нэг мег энтергээд бас энэ аврах биетийн тухай кинонууд байна л та. За энэ кинон дээр гардаг шиг одоо бүр далайн гүнд магадгүй энэ далайн галт уулуу тургих тэр дулаахан хэсэгт энэ даралтыг нь тэсэх цогцлогоонд орон амьдарч байж бас магадгүй юм. Гэхдээ энэ бол зүгээр одоо ийм хөгжилтэй таамаглал гэж хэлэх юм. Гэхдээ бас нөгөө далайг бид нэр бүрэн судлаагүй болохоор тий одоо устсан гэж бодсон одоо амьтад бас эргэж гарч ирэх нэр Лазарус момент гэдэг. Тийм зүйлч байгаа юм билүү гэж бодохоор бас их сонирхолтой. Тэгэхээр л баялаг байгаа юм шүү. За хэмжээний хувьд төсөөлөхөд бас бэрх юм аа. За дэлхийн түүхэнд хамгийн том могойны тухай би ярих гэж байна. За энэ Тайтанобау гэж ийм могой байд юм байна. За өнөөдөр бидний мэдж байгаагаар бол хамгийн том могой ч нөгөө анаконда ойролцоогоор нэг 5-8 метрийн урттай ийм хүчирхэг биетэй те маш аимшигтай амтан байгаад байна. За өнөөдрийн яригдж байгаа тэгээ дэлхийн түүхэнд аваргуудын чагсаалтанд анаконда маань бол ерөөсөө зүгээр жаахан хүүхэд л гэсэн үг байна л да. Тэгээд анакондагаас бүр 3 дахин том гэд манайхан төсөөлье. За бидний төсөөллөөс давсан энэ аимшигтай могоо нэг цагт одоо дэлхийг мэдээж эзэгж байсан баха. За энийг бол Тайтанобау гэж нэрлэж байна. Анх энэ амьтныг олж илрүүлж мэдсэн нь болохоор 2009 он юм байна. За энэ Колумбийн Cerrejón Formation гэдэг ийм нүүрсний ордоос судлаачид ийм маш том нурууны одоо яс. Тэгээ дээрэс нь одоо ийм сэр нуруу хайрсны хэв маяг юм уу да гэмээр нэг тийм олдвор болсон байгаа байхгүй. Тэгээ маш болгоомжтой нөгөөхөө ингэж илрүүлж гаргаж ирээд тэгээ тэр яс маснаас нь хэмжээд мэдээж ямар хуу хэмжээний ямар амтан байсныг тодорхойлж байгаа шүү дээ тий. За хэмжсэний дүгнэлт нь болохоор энэ амтан 12.8-аас 14.3 м урттай. За тонн гаруй жинтэй байх боломжтой. Ийм дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр асар том амтан байсан. Тэр үедээ хүмүүс бол бас шоконд ороод гайхсан баг. За жирийн могоо биш юм аа. За эндээс нь харахад бол тухайн цаг үеийнхээ энэ газрын экосистемийн орой махчин байсан нь бол мэдээж гарцааг байна те. За Тайтанобау бол одоо энэ палеоцены үеийн дулаан халуун өндөр чиглэг уур амьсгалд амьдарч байсан болж таарч байна. Тэр үед дэлхийн дундаж температур одоогийнхоос 6-аас 8 градусаар илүү одоо арай илүү дулаан байсан. За тэгэхээр энэ амтан маань яаж тийм том болсон? Тэгээ одоо яагаад тийм том амтан байхгүй юм гэдэг талаар бодоод үзье. За могоо өөрөө бол мэдээж хүүтэн цустай амтан тий. Биеийн тулаанаа ингээ орчноос авдаг гэсэн үг. Өөрөөсөө маш их энерги зарцуулдаг гэсэн үг. За байгаль ийм халуун байгаа. Одоогоос халуун байгаа үед том биетэй амтны хувьд энерги алдагдал багтаа болж ирж байгаа. Тэгээд өсөлт нь бас иймэрхүү том болох, тоон жинтэй болох магадлал нь нэмэгдээд явчихж байгаа. За тэгээд энэ авраг могоо зүгээр нэг бас урт биетэй байсангүй. За төсөөлж байгаа хүмүүс манд биеийн өргөн булчинлаг бүтцийн ерөнхийдөө мэдж байгаагаар анакондатай адилхан гэж бодоорой. За гэхдээ мэдээж хамаагүй бүдүүн өргөн аимшигтай байгаа тий. За Тайтанобау ус намгирхаг газар маш төгсдөгж уусаж амьдрах зохицолтойтой ийм амтан байна. За энэ амтан яаж ан хийдэг байсан болоо гэж бодъё л да тий. Энэ амтанд яг одоогийн байдлаар бол тэр нөхцөлдөө бол хурд чухал биш. Одоо нуугдах нь илүү чухал. Маш том биетэй учраас ямар ч амтанд тэрэж хараад мэдчих гээд штэ тий намгирхаг газар. За намагт ороод амьтдыг ерөөсөө ингээд амьтад чинь ингээл намаг руугаа оронгуутлаа нөгөө шавранд хөлн ингээл зуурангатаал жоохон явдал нь удаашраад зугтахад боломжгүй болоод ирнэ. Тэр үеийг намаг руу ингээд сайн орохыг хүлээдэг байсан гэж нуугдангаа шигдэж ороод. За тэгэл явж чадахгүй хөлн зууралдаал ирэнгуутал дайрдаг. За дайрж очиод ерөөсөө тэр асар том биеэр ингээд ороогоо тавчдаг. За энэ процесс нь бол нөгөө зарим амьтад бүр ингээд бяцардаг. За тэгэл бүхлээр нь залгичдаг. Энэ байдлаар одоо хоол тэжээлээ олж иддэг. Ийм зохицолтойтой байсан байна. За тэгээ шинжлэх ухааны үднээсээ бол Тайтанобау зүгээр нэг тийм авраг могоо биш. Динозаврууд мөксний дараа экосистемийн оргил хэсэг эзэнгүй хоос үлдэж байгаа. Тэгэхээр энэ орон зайд байсан ийм ноёлогч амьт юм а гэж үзээд байгаа юм. Орой махчдын нэг гэж үздэг юм байна. Амар юм байна. Тэгээд одоо динозаврууд мөксний дараа энэ амтан за бас дангараач биш байх ингээд олон тийм амттын дунд энэ бас нэг толгойд байсан байна.
За өнөөдөр хэрвээ энэ авраг амьтан амьд байсан бол за бидний нөгөө айдас төрүүлээд байдаг амьтдын жагсаалтад мэдээж нэлээд дээгүүр орох нь маргаангүй байх. Тэгээд Amazon шиг одоо тийм экосистемд бол аялах гэдэг ойлголтоогоос утгаараа байхгүй болно. Тэгээд гол нуурын ирэг дээр сууна гэдэг бол амралт эрсгүүр амиа орлолт амь насаараа дэмчин тавьж байгаа тийм үйлдэл болох байсан байх. За энэ дээр нэг домог ярмаар юм л да. Нөгөө нэг тайхар чулууны домог гээд одоо Архангай аймагт байдаг. Тайхар чулуу гэдэг тэр чулуу ч одоо өргөн нь нэг юм 18 м, өндөр нь 20 м орчим. За энэ чи боржин чулуу учраас жингийн тооцоод үзэх юм бол нэг 16,000 тонн орчим жинтэй тайхар чулуу байдаг. За тайхар чулуун тухай маш олон домгууд байдаг. Тэгээ нэг домогт нь бас Гэсэр Баатрын тухайч гардаг. Тэгээ тэр домогт ингээд газрын гүнд ингээд сууг ингээд явах замаа бэлдээд үүрээ бэлдсэн маш том могойны тухай гардаг. Тэгээ тэр могой газрын гүнээр явж байхдаа заримдаа бүр уулыг хөдлөгдөг, модыг булгалж унгаадаг, доогоор нь хөдөлгөөнд оруулаад. Тэгээ заримдаа бүр усны доод сувгаас ингээд нөх ухацсан гарч ирээд гинт тосон дундаас ч гарч ирдэг. За тэрийг бол нэг юм Гэсэр Баатар нутгийн нэг мундаг баатар. Энэ тайхар чулуу гэж ийм том чулуугаар тэр могоон гарч ирдэг, тэр уснаас гарч ирээд байгаа тэр сувгийг хаасан. За эсвэл могойг дарж алсан тийм домог байдаг байхгүй. Тэгээд энтэй холбоод үзсэн чинь надад за магадгүй тэр тайхар чулууны домогт гараад байгаа тэр авраг могой ч баг энэ Тайтанабаугийн сүүлийн хувилбар байсан юм биш үү гэж айгаа огшиж бодлоо. Тэгээ ийм том 16,000 тонн чулуугаар дарахыг бодох нэ. Нилийн том могойг дарсан байна гэж үзээд би бас хамруулсан. За станерээ нэг дүүн мөн дээр гардаг олгоо орхоо баг тэр тийм дайтай юм том харагдаж байна. За дараагийн ярих хамтан бол Starosocus гэх түүхэнд хамгийн том матарны тухай ярина. Тэгээ өнөөдөр ч гэсэн одоо бид нэр матарнаас хангалттай айдаг тий. Гэтэл усны гадарга дээр одоо нэг л сүүдэр хөөхөд хүмүүс сэрдгийж энэ нуугдсан араатныг төсөөлдөг. Гэхдээ энэ бол одоо айцын зөвхөн одоо төсөөлөх анхан шат гэж хэлж болно тий. За цаг хугацааг 112 сая жилээр ингэж ухрааж үзвэл тэр эрен үед энэ Sarcosuchus император гэж одоо имперор гэдэг юм шиг, эзэн хаан гэдэг юм шиг тий, буюу энэ махчин матар ингэж амьдардаг байжээ. Тэгээ орчин үеийн хочин одоо товч тодорхой буюу одоо супер крок гэж нэрлэдэг. Тэгээд энэ Sarcosuchus нь өнөөгийн матраас 3 дахин том. За дундаж урт нь 9-өөс 12 м. Бид нар ч нэг метр гарантай л улсууд байгаа шүү дээ тийм. Тэгээ 9-өөс 12 гэдэг бол бас тий асар том. За жинийн 4 тонн, заримдаа бүр 10 тонн хүртэлх юм хүнд жинтэй одоо 10 машин нийлсэнтэй тэнцвүүцэх юм уу те. За 12 м-ээс давсан ч байж болдог. За өнөөгийн матар тодорхой насанд бас өсөлтөө ингээд зогсоодог бол энэ Sarcosuchus бол нас бий гүйцэтгэний дараа ч гэсэн өсөлт нь ингээд үргэлжилсээр байдаг гэдгээрээ маш аимшигтэй. Энэ бол зүгээр л том биш, бүр томорсоор байдаг одоо ийм амтан байх нь. За матар бол одоогийн амтны дунд нөгөө хамгийн хүчтэй хазалтай амтан гэдээс өмнө ярьжсэн тий. За тэгвэл одоо түүний хамгийн сүрдэн хэсэг бол гавлын ястан буюу одоо хошуу нь гавлынхаа уртын 75%-ыг бүр эзлэхүйц маш урт юм хошуутай одоо тий идэх хэрэгсэл нь одоо ийм том байх нь шүү дээ. Тэгээ дээд дэрүүн доод дэрүүгээс уртд бол амаан гахт нь шүтэн нийлэх гарч ингэж яр цайж харагддаг. За дээд дэрүүн 35 хос. За харин доод дэрүүн 31 хос шүд байрлах бөгөөд бүгд одоо махыг таслах барих шахах юм зориулттай байдаг. Одоо бидний шүд чинь бас нэг өөр зориулттай шүд байдаг бол энэ шууд таслах зориулттай шүднүүд нь ингэж бүгд байдаг бахан. За хамгийн сонирхолтой нь хамрын үзүүрт байрлах энэ буулаа гэд нэртэй энэ том товгор эрэхтэн одоо ингэсэн хэсэг багд шүү дээ. Одоо хүртэл яг ингээд нууцлаг хэвээр байгаа. Тэгээ тэр тогор одоо бөндгөр эрэхтэй яг ямар үүрэгтэй байсныг яг юм нотлохотой тайлбар байхгүй. Тэгээ зарим нь энэ бүтцийг одоо олцыг зуурч тогтооход туслах тийм үүрэгтэй гэж үздэг бол зарим нь одоо дууны давтамж үүсгэх матрууд хоорондын харилцаанд ашигладаг байсан байж магадгүй гэж таамагладаг юм байна. Тэгээ Sarcosuchus бол их богино хөлтэй, зузаан хайрстай, урт хүчрхэг сүлтэй. Сүүл нь зүгээр нэг тэнцвэрийн эрэхтэн биш. За усны дотор ганц түлхэлтээр олзоо барих юм хөдөлгүүр. За тэрээр нь хүчрхэг сүлээрээ бүтэн биеэрээ ингэж загас шиг уснаас гарч ирж чаддаг байсан гэж үздэг. Тэгэхээр одоо тэр хүнд жинтэй байсныг нь бодвол энэ сүүл нь бол ямар хүчтэй байсныг одоо барагцаалж болох юм багцаа өгч байна. За Sarcosuchus өнөөдрийн энэ Сахарын цөл байсан газар нутагт амьдарч байсан. Гэхдээ 112 сая жилийн өмнө бол Сахар бол цөл байгаагүй. За тэнд одоо гол мөрөн, усан ой, халуун орны амьдрал цэцгэлсэн юм деваачин байсан гэж үздэг. Тэгээ Sarcosuchus
орчиндоо гэхдээ ганцаархнаа бас биш түүнтэй зэрэгцээд биеийн хэмжээ, зан төрхөөр өрсөлдөхөс аратнууд бас олон байсан. За Spinosaurus, за мөн Carcharodontosaurus гэх мэт одоо махчин үлэг гөрвлүүд хоолны сүлжээний дээд түвшинд Sarcosuchusтай бол ингэж өрсөлддөг. За хэдий бие биенийгээ барьж идэхгүй ч гэсэн ноёрхлыг булаацалцсан бас ингэж дайны талбар байсан. За бид түүнийг яг яаж амьдарч байсныг мэдсэн бэ гэх юм бол одоо 1940-с 1950-ад онд юм сахарт том яс фрагмент гэж байгаа юм л да, ясны үлдэгдэл тасархай хэсэг гэсэн үг. За ийм хэсгийг олдож эхэлсэн ч гэсэн одоо бүрэн дүр зургийг нь бол гаргаж чадаагүй. За харин 1964 онд нэгэрт анхны одоо бүрэн гавлын яс илэрснээр түүний жинхэнэ дүр төрхийг бид нар бол одоо ингээд бодтойгоор илэрхийлэх боломжтой болсон. За дараа нь Бразилд бол өөр зүйл болох Sarcosuchus одоо Харти гэдэг зүйл нь бас илэрсэн. Харин 2000-ад онд археологч Пол Сренагийн баг дахин хэдэн гавлын яс нурууны хэсгүүдийг илрүүлснээр Суперкрок домог биш гэдгийг бол яг бүрэн ойлгосон. За гэхдээ бүх ноёрхол төгсдгийн адилаар энэ Sarcosuchus-ыг мөхөл төргсөн зүйл нь бол уур амьсгалын одоо өөрчлөлт, таатай амьдрах орчин үгүй болсонтой холбоотой гэж үздэг. Ус татарч одоо нөгөө хураашч гол мөрөн үгүй болсноор олц ховордож эхлэхэд одоо Суперкрокийн хаанчлал гунигтайгаар нуруу унсан гэж хэлж болох нэ. Яг ийм юм байна. Маш юм аврах биетэй том амьтад мэдээж хоол тижэл хомсдод ирэнгуут л мөхөл рүүгээ явж байгаа юм тий. За дараагийн амьтан болохоор далайн доторх T-Rex буюу Mosasaurus гэж амьтны тухай ярина. Тэгэхээр сая дээр дурдсан нөгөө Megalodon гэж амьтантай андуурагдаад идэг энэ амьтныг бас тайлбарлаж өгнө. За газрын явсан экосистемд болохоор энэ Titanoboa гэж түрүүний миний дурдсан амьтан. За гол мөрний системд болохоор саяны урнагийн харсан тэр Sarcosuchus гэж энэ амьтад ноёрхож байжээ. За тэгвэл далайн экосистемд бас тодорхой нэг үе энэ Mosasaurus гэж энэ амьтанд давмгайлж исэн. За энэ амьтныг маш олон хүн киноноос болоод Megalodonтой андуураад нэг төрөл зүйлийн амьтан юм шигээр бас ойлгоод байдаг. За энийг ямар киноноос андуурд юм бол би бол одоо Jurassic World дээр гардгаас болдог байж магадгүй арай илүү томоор дүрсэлсэн байдаг. Хэмжээний хувьд энэ хоёр маань бас өөр юм. За яг үнэндээ манайхаа ойлгоё гэвэл энэ Mosasaurus гэж амьтан нь болохоор далайн махчин гөрвөл гэдээ ойлгочих болно. Ер нь ингээд гавлын ясыг харахад гөрвөл динозавртай төстэй юм шиг юм бүтцтэй байгаа. За түрүүний дурдсан Megalodon бол авраг акул. Энэ хоёр бүр маш өөр бүлгийн амьтад гэж ойлгож болох юм байна. За шинжлэх ухааны хувьд одоо энэ хоёр амьтны хооронд цаг хугацааны бараг 30 сая жил орчмын зай байгаад байна те. Тэгэхээр Megalodon нь цэнхэр халимтай зэрэгцэн оршин тогтнож байсан гэдэг юм харьцангуй шинэ эренгийн тийм авраг акул байгаад байгаа байхгүй юу. За Mosasaurus нь түүнээс эрт динозаврын мөхөл болохоос өмнөх одоо бүр тэр цэрдийн галвын өмнөх 66 сая жилийн өмнөх рүү ирж гин сүүл үед далайн дээд түвшний махчин байсан ийм амьтан байгаа. За яг одоо гол дүр амьтан болох Megalodonтай энэ хоёрыг л би бас андуураад байгаа. Megalodon болон Mosasaurus хоёрыг хооронд нь өрсөлдөж байгаа мэтээр төсөөлж байгаа шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй шүү гэдгийг л хүмүүс ойлгох хэрэгтэй юм билэ. Ерөнхийдөө жоох адилхан болохоор андуураад идэв юм байна. Цаг үед амьдраагүй юм байна шүү дээ. 30 сая жилийн зайтай амьдарсан юм байна. За тэгвэл энэ хоёр амьтан маань нөгөө биологийн холбоо байхгүй ч гэсэн экосистемийн үүргийн хувьд жоохон төстэй. Аль аль нь далайн тийм апекс махчин байсан. Апекс гэдэг нь одоо тижээлийн сүлжээний оргил дээр байдаг. Өөрт нь ямар ч дайсан байхгүй бусдыг идэх боломжтой. Тэгээ ерөнхийдөө нөгөө экосистемийг зохицуулагч амьтнаар энэ хоёр хоёулаа байсан. За гэхдээ энэ хоёр амьтан ноёрхлын арга за тэг биологийн механизм нь өөр байсан юм байна. За түрүүний урнагийн ярьсан Megalodon болохоор том амьтдыг ялангуяа тий халмиг ч юм уу тий маш юм хүчээр бираар гэсэн үг дайраад эрүүгээ ашиглаад тийм яс ботлохуйц даралт гаргаж одоо иддэг байсан байна. За энэ Megalodon акул бол олзоо зулгааж тастаж иддэг байсан бол миний дуртаад байгаа энэ махчин гөрүүл гэж нэрлэгдээд байгаа Mosasaurus нь болохоор бүхлээр нь шууд залгидаг байсан. Матар шиг юм биш. Тийм энүүгээр ялгаатай байсан байгаа юм. За биеийн бүтцийн хувьд болохоор усан орчинд хурд тийм маневр маш хурдан тийм шилжилт хөдөлгөөн хийдэг байснараа энийг
оновчтой хослуулах ийм зохион байгуулалтанд давуу тал болдог юм та. За биеийн урт загас шиг хэлбэртэй. За сүүлийн хүчний төвлөрсөн хөдөлгөөн гаргах тийм загвар бүхий хөдөлгүүрийн үүргийг гүйцэтгэж идэг. За энэ нь болохоор энэ Mosasaurus том биетэй мөртлөө маш хурдан чиглэлийн өөрчлөлт олз руу богино хугацаанд ойртох юм давуу талыг олгодог байснараа ялгарч байгаа юм. За энэ амьтны маань эрүү нь болохоор биологийн хамгийн онцгой хэсэг нь гэж үзэж байна. Залгуурын яс нь хөдөлгөөнд бүтцтэй. Энэ нь яаж нөхөр эрүүгээ ингээ урагшаа сунгаад залгуур руугаа чиглэсэн олзыг шууд татах боломжтой. Энэ нь зөвхөн хазах биш, тэр олзыг буцаагаад алдахгүй тогтоож барих үүргийг бас гүйцэтгэдэг байсан байгаа. Тэгээ хоолны шингэц дотогш одоо хоолны тийм стратеги юунд нь жимтэй маш их давуу тал болж үзэгдэл байсан. Тэгээ шүднүүд нь юм конусын хэлбэртэй тэгш гэмтэй байрлсан гулгаж мултрах боломжгүй гадаргуутай учраас олзыг таслах биш тогтоож барай шууд ингээл залгичдгаараа давуу талтай байжээ. Энэ шүдний хэлбэр чи аюултай шүдний хэлбэр харагдаж л та үгүй. Одоо яг зөв дүрс нь харагдаж байна. За олдврууд голчлон одоо Европ, Хойд Америк, Африкийн орчин үеийн тэнгисийн хөндийн хуучин тунмал давхаргуудаас олдож байна. За энэ юг харуулад байна вэ гэхээр тэр үеийн далайн түвшин маш өндөр, твийн зах бүсүүд хүртэл гүн усанд автсан байсныг бас давхар гэрчилж өгч байна, тэ. За усц нь бас л өмнөх амьтдтай адилхан тодорхой дайснаас болсонгүй экосистемийн огцом өөрчлөлттэй холбоотойгоор устж өгүүлсэн. За усны температурын бууралт, за тэгээд нөө идэж тэжээл болж байгаа амьтад нь дагаад багассан. За дэлхийн тэнгисийн бүтцийн өөрчлөлт нь энэ аврах том амьтдад амьдрах боломжийг хязгаарласан гэж үзэж байгаа юм байна. За том сонирхолтой одоо нөгөө хамгийн том загас гэхээр нөгөө халимчин бас тустай загас биш байгаа дээ тий. За энэ болонгот бас гөрүүл маргийн болоо ажиллаж байна. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад өргөжлүүлээ. За G-Mobile явж хоёлаа. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цахим ирээдүйд хамтдаа ураатай G-Mobile компанид хэмжээ ажиллаж байна. Тэгэхээр энэ дээр айгүй гоё үйлчлэгээ хэлнэ. Хязгааргүй хэрэглээтэй дараа төлбөрт үйлчлэгээ. За сонсогчд маань, үзэгчд маань анхаараарай. Та дараа төлбөрт үйлчлэгээ гэхээр мэдээж одоо бид нар дата, тэгэл ярианы хэрэглээ те ямар нэг хэрэглээ хязгаарлагдаад байхгүй тулд бид нар дараа төлбөрт үйлчлэгийг сонгодог. Тэгээ дараа нэг хэмжээний төлбөр гарцсан байдаг. За энэ одоо асуудал биш болжээ. Та яриа датагаа хүсснээрээ хязгааргүй ашиглаад сард ерөөсө 20,000 төгрөг төлөх боломж байна. За энэ урамшууллын хугацаа бас баггүй удаан хугацаанд зарлагдсан байгаа. 40,000 төгрөгийн багц юм байна уг нь. За та ингийн тулд шинэ хэрэглэгч болж болж гин. За багцаа ахиулж болж гин. Эсвэл одоо урьдчилан төлбөрт үйлчлэгээнээсээ дараа төлбөрт үйлчлэгээ рүү шилжиж болж гин. За тэгээд сарын суур хуримж буюу 40,000 төгрөгийг 50% хөнгөлөөд та 20,000 төгрөгөөр энэ үйлчлэгийг авч болж байгаа шүү. За яаж авах вэ гэвэл та шинэ дугаар за тэгвэл би өстой G-Mobile-ийн хэрэглэгч болъё гэж шийдсэн бол заавал одоо салбар дээр очих шаардлагагүй. Та My G-Mobile application за эсвэл одоо G-Mobile цэгийн вебсайт за эсвэл одоо бүр CU-гийн бүх салбараас eSIM дугаараа үүсгэж авах боломжтой. eSIM хэлж байгаа тийм. За тэгээ урамшууллын хугацаа 26-ны 2 сарын 18-ныг дуустал үргэлжилж байгаа учраас манайхан бас энэ хугацаанд нь хаамрагдаад бас хэрэглээгээ өөртөө арай хямд төсөр болгоод аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг G-Mobile-ийн Facebook пэйж хуудаснаас авч болж байна. 98 36 дугаараас авлаж асууж болж байна. Эсвэл одоо G-Mobile цэгийн вебсайтаас нь дэлгэрэнгүй мэдээлэл авч болох нэ. Баярлалаа. Маш гоё урамшууллаа. 20,000 төгрөгөөр дата болон одоо тий нэгжнийх нь ямар ч нэм гүйлтийг одоо хэмжиж байгаа хэмжүүр байхгүйгээр ингэж ашиглана гэдэг бол маш гоё таатай байна. Та бүхэн маань бас ашиглаад аваарай. За дараагийн танилцуулгын амтан бол сая Apple TV дээр Prehistoric Planet гэдэг одоо маш BBC-гийн маш гоё одоо тий одоо амьтын тухай хамгийн л гоё кинонуудыг хийдэг, баримтат кинонуудыг хийдэг. Эднийх бол энэ киногаа сая гаргасан, 11 сард гаргасан. За тэгээ яг энэ кинон дээр бас энэ Gigantopithecus гэдэг нэг хамгийн том биетэй мич байгаа юм л да. За энэ амьтны тухай ингэж бас гардгаа. Тэгээ та бүхэн амьтан дуртай хүмүүс маань тэр киног заавал үзээсэй гэж бодож байна. За дэлхий дээр нэгэн цаг үед яг бодит King Kong гэж King Kong-д амьдардаг байжээ. Тэгээ түүнийг бол Gigantopithecus гэж нэрлдэг. Одоо шинжлэх ухааны нэршил жоохон хэцүү юм л да. Тэгээд энэ гигант маань болохоор Плейстоцены үеийн Азийн бүс нутагт ингэж амьдарч байсан аврах мич ба өнөөгийн оронгутан болон горилтай ойрын хамаатнууд болдог. За хэмжээний талаас нь авч үзэх юм бол нас бий гүйтсэн гигант 3 м хүртэл өндөр 4 зүгээс одоо 600 кг жинтэй байсан гэж үздэг.
Тэгээ одоо манай нөгөө горил тэр чин бас те хэмжээгээр хамаагүй бүр ингээ баг болчиход байгаа байхгүй. Яг л одоо King Kong л гэж хэлж болох гэдэг. Тэгээ эрүүний олдрууд дээр нь одоо суурлан одоо энэхүү хэмжээсүүдийг бол гаргаж ирсэн. За энэ нь өнөөгийн хамгийн том горилоос бараг 2 дахин өндөр, жингийн хувьд хэд дахин илүү гэсэн үг. За археологийн олдруудын судалгаагаар түүний шүд нь одоо их өргөн талбайтай, зузаан паалантай, хоол боловсруулахтай хэмжээний ургамлын массыг одоо нунтаглахад тохирсон бүтцтэй байсан. За энэ нь бол Gigantopithecusыг махчин амтан биш харин одоо үлэмж биетэй өсөнд тэжилтэн байсан гэдгийг одоо шүтнийх нь онцлогоос даасан байна. За гэхдээ түүний хэмжээ, хүч, булчинлаг бүтцэн за тэр үеийн бусад амьтдтай төдийлөн өрсөлдөх юм шаардлагагүй. Одоо биологийн хувьд давуу байдалтай гэж үздэг. Одоо ямар нэг араатай амьтан дайраад байхгүй гэдэг ч юм уу тий. Тэгээд том биетэй болохоор нөө. Ааха. За тэгээд одоо тэр кинон дээр яг ингэж гардаг юм л да нэг өндөр мод дээр ингээ сарамгчингууд ингээ жимс авч төвж идээд тэнгуут тэр сарамгчингуудыг дагаад нэг жимсийг авах гэхээр хүрэхгүй тэнгуут ингээ том мод барьж ангуудаа нөгөө жимсүүдийн цохиж унгаагаад тэр нь ингээ харахад ингээ нэг хамаатныхаа ихчийг харж байгаа юм шиг тий яг хүн шиг харагдаад байгаа юм чи амар хөөрхөн тийм хүмүүдийг унгаагаад нөгөө шаргаалж энтерлүүчийн юм одоо хэрэгсэл ашиглаад өгөө те ингэж нэг идэж ярьж байгаа ч юм уу ийм маш гоё хэсгүүд гардаг. За тэгээд Gigantopithecusийн амьдарч байсан орчин одоогийн Хятад, Вьетнам, Энэтхгийн нутаг дэвсрийг хамарсан ойн одоо экосистемд байсан. За ой модны сэргэжилт, уур амьсгалын хөөтрөл зэрэг одоо байгалийн хүчин зүйл тэдний хоол тэжээлийг бас л нөгөө бусдын адилаар ингэж бууруулаад үүнтэй зэрэгцэн одоо хүн төрөлхтний өвөг дээдс Азийн бүс нутагт тархан амьдрах болж хоол хүнсний нөөц одоо нутагшлын давхцал нь энэ Gigantopithecusийн амьдрах боломжийг хязгаарласан гэж үздэг. За тэгээ хүн дүрст оюун ухаантай тэр хүмүүс гарч ирээд одоо ямаа болооцолтой эхэлж штэ. Тэгэхээр одоо бас мангасын түүхүүд, даламсын түүхүүд энэ төр те магадгүй бас энэ амтныг хараад айд сүрдсэн байж болох юм гэж бас бодогдсон. За хэдий том хэмжээтэй ч гэсэн энэ Gigantopithecusийн биологийн хязгаар нь одоо түүний том бие нь одоо өөрөө байсан гэж хэлж болно. Том биетэй амьтдын хувьд байгаль орчны огцом өөрчлөлт, хоол тэжээлийн дутагдал нь илүү хурдан одоо устгахад хүрдэг. Одоо ийм дутагдaltaй талтай байна. За тэдний бас энэ устлын шалтгаан тодорхой дайсан бус энэ орчны өөрчлөлт, өрсөлдөөн, хоолны нөөцийн одоо хомсдол гэсэн ийм нийлмэл хүчин зүйлүүдтэй уялдаж таарч байгаамаа. За би та нарт болохоор ийм богино нүүрт аврах баавгай буюу одоо бүх цаг үеийн хамгийн том баавгайг танилцуулах гэж байна. За саяны нэг Gigantopithecus бол удамшлын хувьд нэг юм аврах биетэй сүүн тэжээлт мичний нэг салаа байлаа шүү дээ тий. За экосистемийн өөр нэг талд нь байгаль орчны өөрчлөлтөд хурд хүч зан төлөвийн хослыг ашиглаад авсан сүүн тэжээлтэй бас нэг амьтан оршин тогтнож байжээ. За энэ амьтан ямар ч махчинтай тулгарсан зүгтхгүй. За том биетэй амьтдын давуу тал энэ юм да тий. Довтлох стратегиэр амьд үлдсэн гэдгээрээ онцлогтой байна. Ямар нэгэн болох шуудалтай ариал гэдэг тий айх юм алга. За энэ бол Arctodus simus буюу товчоор бол одоо юм богино нүүрт аврах баавгай гэдэг ийм амьтан байна. За энэ Arctodus гэвч Arctodus нь одоо Плейстоцены хугацаанд яг түрүүний яригдсан тэр хугацаанд л амьдарч ирсэн болоо таарад энэ бол юм дөрөвдөх галвын үе тий. За Хойд Америкийн тундрын бүсээс ойд хээр хүртэл өргөн тархсан том биетэй хөхтэй амьтан амьдарч байжээ энэ амьтан маань. За судалгаагаар болохоор нас бий гүйцсэн Arctodus нь 1.6-аас 1.8 м өндөртэй. За одоо бацаа ярих өндөртэй. Ингээд тулцсан байх та. За хоёр хөлөөрөө өндийгөө зогсчих юм бол 3.3 м давж өндөр болохоор тийм бас том биетэй. Жим бол одоо 600-аас 900 кг хүртэл жинтэй байх боломжтой ийм амьтан байжээ. За энэ нь одоо бидний өнөөгийн одоо гризли болон кодиак баавгаагаас илүү өндөр тэгээд хамаагүй хүнд жинтэй мөртлөө эднэр чинь болохоор нэг эмэн нэг 300-д зөвсрэл нэг 500 байдаг юм уу гэдгийг харсан. Ийм хамаагүй хүнд жинтэй мөртлөө 3 дахин хурдан хөдөлгөөнтэй байсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ ястаа үнэхээр давуу тал нь амар тэг махчин болж таарлаа шүү. Хурдан хөдөлгөөнтэй. Тийм. За энэ Arctodus-ийн арга ясны онцлог нь маш урт мөчтэй. За тэг хөнгөн хөдөлгөөнтэй. За энэ нь бол давуу тал. За эдгээр морфологийн үзүүлэлтүүд нь махчин амьтан гэхээсээ илүү идэвхтэй олц хөөцөлдөх чадвартай организм болохыг харуулж байна. За судалгаагаар тэрний урт хөл нь цагт 50-60 км хурдлах боломжтой
байсныг нэлтгэж байгаа. За энэ нь бол одоогийн ихэнх том амьтдаас давуу. За махчин амьтдын хувьд бол бүр өстой ер бусын үзүүлэлт гэж үзэж байгаа юм том биетэй амьтны хувьд. За хоолны хувьд Арктиодус нь зөвхөн цэвэр махчин байгаагүй. Хооллолтын тал дээр оппортунист буюу одоо боломжит хоолны их үүсвэрийг ашигладаг тийм организмаараа саяны нөгөө том амьтад тусдаж үгүй болсон аюул ослоос бас жоохон холоор өнгөрөх боломжтой байсан. Яагаад гэвэл олон төрлийн мэдэж чаддаг. За одоо шинжилгээгээр тэрний одоо хоолны үндсэн найрлагантай мөхөж байгаа мөслөг үе авраг өвсөн тэжээлтнүүд тухайлбал хөндлөн эвэртцээр үслэг хэрс зарим тохиолдолд залуу арслан заан зэрэг амьтад байсан байх магадлалтайг харуулж исэн. За энэ нь одоо Арктиодусыг тухайн экосистемийн нөлөөллийн төвд байсныг ч гэсэн илтгэж байгаа юм. Энд одоо заан хүртэл яваад арслан хүртэл яваад орчиж байна. Тэгэхээр энэ хүн гинэ одоо бүр энэ амьтан маань ерөөсөө зохицуулагч амьтан байсан нь харагдаж байна. Давмгааллын нэг чухал элемент нь аюулгүй орчинд хомс нөөцтэй газар ч гэсэн амьдарч чадах чадвартай байсан. За мэдээж нөгөө том махчин амьтдын хувьд бол одоо маш их идэх шаардлага гардаг тий. Тэгээд одоо уур амьсгалын огцом өөрчлөлт одоо өлсөж үхэх аюулд хүрэгдэх нь одоо тодорхой. Тэгсэн чинь Арктиодус болохоор анх их сигзим ашиглах ургамал зэрэгээр хоол тэжээлээ нөхөх холимог стратеги ашигласнаар хоолны хязгаарлагдсан орчинд удаан тэсвэртэй байж чадсан байгаа юм. За гисэн хэдий ч том хэмжээтэй биетэй ийм амьтны хувьд бол экологийн тогтвортой байдал одоо яг тийм баталгаатай байж чадсангүй үс ургамлаар бас төдий чинээ сайн нөхөж чадсангүй яг идэх нь бол идэж чаддаг. За тэгээд мөхөж үгүй болоход нь оолз амьтад нь одоо тоо толгой буурсан. За тэгээд нөгөө хүн төрлөختөө хойд Америкт орж ирснээр өрсөлдөөн бий болоод Арктиодус аажмаар уусаж алга болсон, устж үгүй болсон гэж үзэж байна. За тэгээд Азад тэрний хамаатан агуун баавга оршиж байсан. Тэгээ биеэрээ арай жижиг гэхдээ нэг ялгаагүй тийм үлэмж биетэй байсан гэдэг тийм бас сонирхолтой яриа байдаг. Хамгийн сонирхолтой нь гэвэл хүрэн баавгаанд дэд зүйлд орох хэсэг нь одоо мазаала баавга бол юм эргэлзээтэй байдаг юм байна шүү дээ. Тэг Монголын говьдол зөвхөн мазаала баавга байна тий. Тэгсэн чи энэ мазаалаа маань болохоор энэ баавгаан үрс сад гэж одоо болтол эрдэмтэд маргалддаг гинэ. Тийм үү. Ямар сонирхолтой вэ? Харин тэгээд мазаалаа маань одоо говьд амьдарч байна тий. Нийт одоо 30-аас 40 орчим тооны л байна. Тэгээд одоо үржлийн үед бас удаашралтай. Ийм нь одоо бага байгаа учраас үржих магадлал нь айгүй удаашралтай явагдаад байна. Говьалтай аймаг хавцаа амьдардаг юм уу би тэгж бодлоо. Тэгээд одоо мэдээж устж үгүй болохт нөгөө уур амьсгалын өөрчлөлт, усны их болог өөрчлөгдөх, тэжээлийн хомсдол, бэлчээрийн одоо доройтол ч юм уу те. Эсвэл одоо генетикийн ийм цөөхүлээ учраас боломж нь бага болоод ирж байгаагаас устж үгүй болох гэдэг. Тэгэхээр бид одоо зөвхөн Монголд байгаа энэ мазаала баавгыг хайрлах хэрэгтэй байна. Энд чинь бас айхтар амьтны үр сад байсан байна. Сая арга ясын харсан чи ямар тэгээ бүр харагдж байгаас илүү нөгөө нэг аюултай харагдаж байна. Маш урт тийм сарвуутай те жижигхэн толгойтой. Толгойн жижигхэн байх тусмаа эвгүй харагдаад идэв юм билээ. Би бас их тийм махач. Шууд игдүүтэй шин чанар нь алдагдчихж байгаа байхгүй юу? За хоёлаа хоёр дахь хамтран аялалчаа танилцуулаад үргэлжлүүлье. Тэгэхээр мянган найз амьтны дэлгүүр маань амьтдын ертөнцийг одоо хүмүүс таниулдаг нэвтрүүлгийн маань ивент гэж хамтарч ажилладаг. Тэгэхээр эднийх бол нөгөө таны тэжээр амьтанд зориулсан хамгийн эрүүл хамгийн амттай тийм хоолнуудыг та бүхэнд санал болгодог юм аа. Мянган найз амьтны дэлгүүр за албан ёсны эрхтэйгээр дэлхийд танигдсан Kitchen Flavor брендийн тэжээр амьтны хоол нэмэлт бүтээгдэхүүнийг ингэж оруулж ирдэг. Ихэнх амьтны хоолнд нөгөө өнгө амт оруулагч будагч бодис үр тариа ургамлын гаралтай ураг ихээр агуулгацснаас болоод Kitchen Flavor бол одоо үнээс бол ялгаатай жинхэнэ махан ураг эрүүл тос сайн чанарын эслэг ногоон ургамал чихэрлэг төмс зэрэг байгалийн нүүрс усны их үүсвэрийг ашиглаж ингэж үйлдвэрлэдэг. Тэгээ бидний нөхөрхөн амьтад чинь одоо хоол унднасаа л болж бас өвдөж зовно. Янз бүрийн одоо нөгөө бөөр шийсний замын чулуутай болдог ч юм уу тэргээл хагалгаанд ороод явдаг ч юм уу тий. Тэгэхээр энэ хоолнд нь бид нэр бас маш сайн анхаарлаа хандуулж байж иж бас амьтнаа эрүүл аюулгүй байлгах нэ. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бол дэлхийн нийтээр энэ grain free буюу үр тариагүй өндөр урагтай хоолтыг зөвлөх болсон. Тэг яг энэ Kitchen Flavor бас үүнийг тэжээр амьтад зориулан ингэж хэрэгжүүлж ажиллаж байгаамаа. Тэгэхээр одоо жишээлбэл хотоод гисцийг чочроохгүй дархлаа дэмжих, за эрүүл үс арьс булчингийн хөгжил тустай гэдэг одоо хүнээр бол юм совлын хоол шиг юм шим тэжээлтэй эрүүл сонголтуудыг та бүхэн санал болгож байгаа. За одоо мууран тэгэхэд л
муурны гоо сайхны хоол гэдэг байгаа. Муурч нөгөө гоёлын муур энэ төр гэдэг уснастай төрөл бүрийн өгүүлбэрийн муурнууд байгаа. Тэгээд нэмэх нь одоо бөөрийн муурны одоо бөөр шээсний замын урьдчилан сэргийлэх хоол, тэгээд зулцсан муурны насан турсан гэдэг нь тусдаа өгдөг. За нохоо гөлөг одоо баг дунд том үйлдвэрийн нохоо төрөлцсөн хоолнууд гэдээ байгаа. Та бүхэн фэйсбүүкээр нь орж хараад бас өөрийн хайртай амьтныхаа үйлдвэрийнх нь бас байвал те яг зориулагдсан хоолыг өгвөл бас их зүгээрээ. За холбоо орох утас нь 77 49 тэг8 тэг8 93 тэг5 тэг8 тэг8 гэсэн байна. За фэйсбүүкээр нь та бүхэн Kitchen Flavor Mongolia гэж бичээд эдний одоо бас бүтээгдэхүүнүүдийн шууд фэйсбүүкээр нь харчвал бас их амраа. За ингээд нэвтрүүлгийг үндэж хамтарч идэг танаа байгууллагатайг баярлалаа. Хөөрхөн санагдлаа. Сайн нэг амсчлааг нь харж исэн чинь энэ хоолыг хэрэглэснээр ингэнэ хараа сонсгол сайжирна. Стресс буурна гинэ. Амт тийм аа. Хөөрхөн юм аа тэгээд нэрэл одоо бас тий стресстэй л байж байгаа да тий. Тийм штэ хөөрхөн тий. Тэр бүх хэлнэ сэтгцэн одоо хүнд байдаг эмгүүд гэдэг шиг тий амтан ч хүртэл бас тийм асуудлууд адилхан бас байж байдаг хөөрхөн тий. За дараагийн ярих хамтан бол арслан зам байгаамаа. За тэгээд одоо яг мөслөгийн үед бас нэг арслан том биетэй арслан заанаас гадна бүр юм отой бас та бүхэн сонирхолтой байж магадгүй гэж бодоод бүр юм жижигхэн те одоо нохоо муур шиг юм жижигхэн зан хүртэл бас байсан их сонирхолтой юм лээ те. За тэгээд мөслөгийн үеийн оргил үед одоо дэлхийн одоо мөсөн хучлалтанд автсан тийм цаг үе байгаа. Тэгээд тундрын энэ хүүтэн хуурай орчинд нэгэн том биетэй амьтан экосистемийн төвд орж байсан нь арслан зан. За энэ дотроо вүүлийн маммот одоо Mammutus primigenus гэсэн заавчлаараа жоох эвгүй хэлж байгаа. За одоо ийм зүйлүүд байсан байна. Тэгээ арслан зан өнөөгийн энэ Азийн заантай ойрын юм удамтай боловч хүүтэн уур амьсгалд амьдрахад зориулагдсан биеийн бүтцтэй байсан. За тэдний өндөр бол 3-аас 4 метр өндөр, жинэн 6-аас 10 тонн хүрдэг байсан. Тэгээ одоо зузаан ийм урт үс тэ дулаан хадгалах өөхлөг давхраг мөсөн юм хөрсөн дээр жингийн даралтыг жигт хуваарлах өргөн тавхай зэрэг одоо морфологийн онцлогуд нь бол юм өөр байсан. Тэгээд угаасаа яг заа юм уу гэ харангуут юм нэг одоо боцон шиг гэд ийм үслэг амтан байнгут ингээд их сонирхолтой тий. Сайн юм байна. Арслан заангийн готл нэрээдээ яг юу гэсэн үг юм бэ гэсэн чи ямар гангаан амтан байна ч тий. За арслан зааны хамгийн одоо танигдсан шинжүүл нь урт морийн сэнжтэй юм соёон байдаг. Зөвхөн хамгаалтын зорилттой бас зэвсэг биш байсан. За тэтгэр нь энэ соёогоороо цас мөсийг цохиж өвсөнд орох ургамлыг ил гаргах, хөрсний бүтцийг өөрчлөх, ургамлын оролтыг зохицуулах зэрэг экосистемийн инженерийн үүргийг гүйцэтгэдэг байсан. За энэ нь арслан занг зөвхөн том амьтан биш, харин мөслөгийн үеийн нөгөө тал гэрийн экосистемийг тогтвортой байлгаж байсан үндсэн зохицуулагч юм организм гэж хэлж болно. Тэгээд ер нь нөгөө мөслөгийн үеийн амьтад чинь маш их юм том соёотой байгаад байдаг л да. Тэрнгээр их онцлог байдаг. Гэтэл одоо жишээлбэл сая ингээд нөгөө мөсийг цөмлөх гэж байна штэ. Тэгээд бас нэг хүн асуусан байсан. Мөслөгийн үед энэ том одоо өвсөн тэжээлтнүүд хаанаас өвсөө олж иддэг юм бэ гэдэг те. Тэгэхээр одоо мөс цасыг ингэж хааглах араас нь одоо өөр амьтад бас одоо тий араас нь орж одоо үлцэн өвсөний иддэг ч юм уу ийм бас бие биендээ тустай цохилтгоотой. Тэгээ газар ухаж хоол олох за одоо арьс нь маш зузаан учраас нэг амьтныг одоо задлах гэх юм уу. За мөн одоо бие биентэйгээ ингэж өрсөлдөх ижил орчинд ийм олон үүрэгтэй ийм хэрэгсэл болж том соёо те ширүүд байсан бай. Хүүтэн зэвсгийн үргэлг гүйцэтгэдэг байж те гэдэг. Тэгээ одоо юм хийчихэж штэ тэгээ газраа ухчих амтны барьчихэж те хоолоо идчихэж гэдэг штэ. За гэвч уур амьсгалд улаарч эхлэхэд арслан зааны амьдралын үндсэн нөхцөл бол нөгөө туундрын өвс ургамал багасаад эхэлсэн. Тэгээд тэдний хоолны нөөц бас ингээд алгуур үгүй болж исэн. Одоо ер нь л энэ цаг үеийн амьтад ингээд идэж одоо уух юмгүй тий одоо битүү мөсөн хучлах бүхэн юм газар ахарч угаасаа ойлгомжтой юм өсгөлөнгийн бас цаг үе байсан гэд хэлчихэж болно. За гэхдээ нөгөө талаараа бас яг мөслөө ихээр дам мөс гэж та бүхэн маань бас бити бодоорой. Тэнд нөгөө олон сая жил үргэлжилж байгаа учраас энд бас янз бүрийн цаг үеуд ингэж бас байдаг. За нөгөө талд нь хүн одоо хойд газруудад хүн шүүд гарч ирлээ те хойд газрууд нь тархан суурч эхэлсэн. За анх нуурын дарамтыг нэмэгдүүлсэн. Одоо нөгөө хүмүүс ч арслан зааныг барьж байгаа сүг зураг одоо хадны зургууд энэ төр бас байдаг те ингээд эхэлж байгаа юм л да. Одоо хүний давмгаалал. За ингээд арслан заан айжмар дэлхийгээсэн гэж устж үгүй болсон.
За гэхдээ энэ түүх ер нь энд хүрээд бас төгсөхгүй бололтой гэж байгаа. За 21-р зуунд Америкийн нэгдсэн улсын Colossal Biosciences гэдэг энэ биотехнологийн компани байдаг. Одоо та бүхэн бас сонсч байсан бол нөгөө усцсан амьтдыг эргэн сэргүүлэх de-extinction одоо генетикийн болон CRISP одоо ген засварын болон хиймэл умаа эсийн инженерчлэл гээд нөгөө цагаан хэрсээр гарч исэн Dire Wolf өнтер гээд бас нөгөө мөсдгийн үе амьтдууд их гардаг тий. Одоо ийм дэвшилтэд биотехнологийн компани байдаг. Тэгээ тэднийх энэ хамгийн алдартай төслүүд нь болохоор мөсдгийн үеийн маммутыг сэргийх Тасманы бар доодо шовуу зэрэг сэргийх төслүүдийг эхлүүлсэн гэж зарласан. За гэхдээ яг амжилт нь аль бие ёсоор ингэж батлагдаагүй. За 2024-өөс 25 оны буюу одоо саяхны бас нэг явдал бол Colossal энэ мөхсөн нэг төрөл гэж үздэг байсан Dire Wolf гэдэг одоо маш том юм чон байгаа тий. За энэний бол synthesize буюу ген завсрын аргаар сэргийлээ гэж зарлаад бах юм чонны зургууд бас яваадсэн тий. Гэхдээ тухайн одоо мөхсөн зүйлийг 100% яг сэргээсэн явдал бол байгаагүй. За харин одоо амьдарч байгаа үйлдвэрийн нохоо генээр завсарлсан гэж үзэх нь бол одоо үнэнд илүү нийцтэй юм байр суурь гэж хэлж болно. Тэгэхээр энэ арслан цаангач гэсэндээ адилхан генетик аргаар эргэн амьлуулах юм зорилго тавьсан байгаа юм байна. За тэд арслан цааны ДНК гэд байдаг хүйтэн төсвөртэй генүүдийг илрүүлэн аваад өнөөгийн Азийн цааны геномд суулгах замаар арслан цаан төст одоо гибрид ирлийцэх юм уу те ийм амьтан бий болгох de-extinction төслийг одоо хэрэгжүүлж байгаа юм байна. За зорилго нь одоо музейн үзмөр бүтээх биш. Арктикийн тал нутгийг сэргээх одоо мөнгө цэвдгийн хайлж буйг одоо удаашруулах улмаар метан ялгарлыг багасган дэлхийн дулаарлыг сааруулах экологийн юм зорилготой. За Colossal-ын үзэж буйгаар за хэрвээ арслан цаан төст гибрүүдэд байгалийн одоо орчинд нутагших юм бол одоо яг нөгөө амьтад маань одоо эргээд амжилт гараад ирлээ гэж бодъё л да бүдүүн баргаар хэлэхэд гэтэл одоо яг мөсдөлгийн үеийн энэ экосистемийн үүргийг одоо тэг яаж бас буцааж одоо бий болох вэ? За тэдний одоо нөгөө өвсийг дахин тархааж хөрсний дулааны солилцоог одоо докторжуулах ч гэдэг юм уу. Энэ нөгөө амьдрах орчин нь хаана байгаа вэ? Тэ? За шинжлэх ухааны хүрээнд бол энэ их маргаан дагуулж идэг. Тэгээд арслан цаан эргээд ирсэн ч гэсэн өнөөгийн дэлхий одоо тухайн амьтныг хүлээ авахд бас бэлэн орчин байгаа юу? Энэ талаар бас та бүхэн яг юу гэж боддог вэ? Тэ мөсдөлгийн үеийн амьтдыг эргэж сэргээх нь одоо таатай сонсогдож байгаа боловч яг юу гэж бодож байна гэдгээ бас комментээр хуваалцаарай гэж хүсэж байна. За сонирхолтой л баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухаан танин мэдхүү одон өндөрсөг амтан таартай монголчуудаа амтны ертөнц нэвтрүүлгээ хүргэлээ. Өнөөдрийн авраг амьтад манаас та нарт маань төсөөлөн бодоход сонирхолтой, зарим нь аюултай аимшигтай, зарим нь дахиад бүр сэргийгээд гаргаад ирмээр санагдсан байхаа. Та бүхэн нэвтрүүлгийн YouTube-ийн одон өндөрсөг, NTV телевиз, одон өндөр радио 83.3 107 гэсэн хост төлгөөнөөр хүлээн авч үзлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн амттайг нь хамгийн чанартайг нь ураатай 1000 найз амтны дэлгүүр за мөн цахим ирээдүйд хамтдаа G-Mobile дэмжиж ажиллалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одон өндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү 1000 нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одон өндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 Тэг 4518 Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одон өндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.